Өнөөдөр хөөрхөн дүү нартай хчин Монгол ардын үлгэр эрхийн мэргэнийг ярихаар бэлтлээ. Тухлан сууж таалан сонсоорой. Эрхийн мэргэн. Эртээ урд цагт гин энэ дэлхийд 7 нар гараад ган гачиг болоод газрын хөрс улайдаад амьтан хүн ангаж цангаад адуу мал харангатаад байд суухын аргагүй болж гинэ. Тэгтэл тэр нутагт эрхийн мэргэн гэдэг харснаа харвдаг, харвснаа ондог, хавтай мэргэн харваач байж гинэ. Окторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж олон амьтан түүнд очиж гуйж гин. Ирийн ир төрсөн эрхийн мэргэн харваач эрхийдээ эрчимтэй, элгэндээ зүстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвдагтаа ирдэж 7 нарыг би 7 сумаар нэг харваад онож устгаж чадахгүй юм бол эрхийн хуруугаа огтлоод эр хүнээ байгаад хар ус уухгүй, хаг дөвс идэхгүй, амьтан болоод харанхуй нүхэнд амьдрна гэж ам алдаж андгай хийж гин шүү. Тэгээд дорндоос өмнөд хүртэл окторгуйд цуварсан 7 нарыг зүүнээс нь харваад эхэлж гин. 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харуухаар яг ном сумаа шагаагаад сумаа шавшиж байтал нь харайцаа шувууд хоорон дурн ороод нөгөө харуах гэж байсан сумын алдуулчихваа. Тэгээд яасан гэж харайцаа шувууны яг сүүлийн харвсан учраас хараацайн сүүл 2 салаа болчихсон юм гэдэг. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цагуур барс гэд алд орчихож гин. Эрхийн мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцаг алга мориороо хөөж алах гэсэнд морин хэлж гин. Хариу бүрийгээс үдийн бүрий болтол хөөгөөд гүйцэхгүй юм бол би хөл мөчийн минь огтлоод хаяарай. Би имэлт мороо байгаад энхэл тунхал газар амьдрах болно гэж ам өчөг өгч гин шүү. Хараацай шувуу хөөгөөд хариугүй гүйцхийн даваан дээр хараацай шувуу булт үсрээд арай гүйцэгдэлгүй зүхтаасаар үүрийн хариу бүрий хүрэгчгэж гин. Эрхийн мэргэн уурлаад харцаг алга морныхоо урд 2 хөлийг огтлоод хөдөөхээр хавчихсан чинь алга дааг болчихж гинэ. Алга даагны урд 2 хөл богино байдгийн учир тэргэн. Бас хараацай шувуу хариу бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур эрен тойрон нистгэн намайг гүйцэхгүй гэж дооглон бултан нисдэг учраас тэргэн. Эрхийн мэргэн өөрөө эр хүний ам тангарагын ёсороо эрхий хуруугаа огтолж хаяад эр хүнээ байгаад хар ус уудаггүй, хаг дөвс иддэггүй, тарваг болоод харанхуй нүхэнд
амьдардаг болсон юм гинэ. Тарвагны хөлийн сарвуу 4 байдаг учир нь үүнээс болсон гин. Бас эрхийн мэргэн харваач тарваг болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөөн орой нарнаар нүхнээсээ гардаг учир тэргэн. Тэгээ тарваганд хүм мах гэдэг нэртэй мах байдаг нь эрхийн мэргэний мах учраас тэргэн. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар эрхийн мэргнээс айгаад уулын цагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэдэг. За хөөрхөн дүү нар та их чинь өнөөдрийнхөө үлгэрийг ярьж өглөө. Дараагийн үлгэрээр дахин уулзцгаая.